одоо нэг юм нийтлэг ойлголт байгаа юм. Тэр болохоор хувийн хвшлүүч олигтой татвар өгөхгүй учраас бид нар улсад хичээх хэрэгтэй шүү дээ. Залин дээр. Тэгэхээр ерөөсөө өөрсдөө аж ахуй явуулчих. Уурхай ажиллуулчих гээд улсаа томруулчих. Тэгээд эцсийн дүндээ 80% нь дөрөөс хамааралт эдийн засгтай болсон. Тэгэхээр энэ модель нөгөө 90 оны Монголын өөрчлөлт биш байхгүй юу? Одоо ингээд биш. Одоо эн чинь ингээд бүр хамгийн том төвлөрсөн улсуудаас илүү төрийн ялалт эдийн засаг руу явж байгаа. Тэгэхээр ингээд явах нь зөв юм аа гэд айгүй их юм. Ялангуяа сүүлийн үеийн залуучууд итгэл үнэмштэй хүмүүс гарч ирээд байна. Тэгэхээр энэ дээр бид нар бодох хэрэгтэй. Энэ бол тийм суур үзэл баримтлалын зөрөө. Тэгээ Монгол улс одоо ингээд Хятад, Орос гэдээ хоёр том хөрштөө. Эднэрийнхээ хүрээнд энэ блоктой ийм үзэл баримтлалтай явнаа гэж итгэж байгаа хүмүүс их байна. А нөгөө хэсэг нь болохоор бид нар энэ хөрсүүдтэй хүндэтгэлтэй айцсан доктортой худалдаагаа хийн, найдвартай түнш байна. Гэхдээ бид нар чөлөөт нийгэмтэй манай эдийн засаг бол хүмүүсийн чөлөөтэй оролцсон дээр тулгуурладаг болохоос биш удирдгчийн замаар явдаггүй гэж нэг хэсэг байна. Одоо энэ сонголтыг бий бодвол 90 онд хийгээд 92 онд үндсэн хуулиараа баталгаажуулсан гэж бодсон чинь одоо үгүй байна. Эдийн засаг чөлөөтэй биш байна. Тэгэхээр энэ дээр айгүй том ийм одоо зөрчил ойлголтын зөрөөнүүд бол эх жилүүдэд явна. Тэрний ихний алхам нь бол ядаж тэр нэг хувьцааны хэмжээгээ нэмэгдүүлээд хүмүүсийн ялтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Засгаас гадна. За. Хувийн хвшлийн оролцоо. Баярлалаа. Манай цаг дуусчлаа. За. Тэгээ ер нь бол нээлттэй компани болох хувийн одоо хувьцаа эзэмшигтэйгээ хувь эзэмшигтэйгээ